За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээл хөлбөмбөгийн дамжуулалтын техник давтах хичээл байна. За та бүхэн бие ялалтаа багш нарыг дагаад хийгээрэй. За шагаалынхаа үеэр ирүүлээд харин ээжлээд. За одоо гараад шандаад суугаад өвдөн дээр дадцаад 6-аас 8 удаа суугаад. За 6 одоо бодно. За бөмбөгтэй хамгийн анхны дасгал болох хоорондоо дотор талаараа хөдийн дотор талын хэсгээр дамжуулалт хийж үзүүлье. За явуулнаа. За дамжуулалт 9 бөмбөгийг заавал хөдийнхөө улаар буюу дээрээс давж автоноо. За одоо дамжуулалтыг хөдийнхөө гадна талаар дамжуулъя. За энэ болохоор гадна талын хөдийнхөө чигчээ үний дээд хэсэг буюу медиамаараа дамжуулна гэсэн. За одоо конус ашиглаад конустай дасгал хийж үзүүлье багш нар. За конусныгаа урдсаад хоёр конусны дундуур хөдийнхөө дотор талаар дамжуулна. За конусаас ажиллахад чадахгүй унгаахгүйгээр хийвэл бидний дамжуулалт дээр болох нэ. За одоо дамжуулалт хийсэн бөмбөгийг өөрийнхөө ардлын конусыг тойруулаад буцаж ирээд дамжуулна. За энэ дасгалыг хийхдээ бүгдээрээ заавал хөл бөмбөгийн бөмбөг гэхгүй өөрсдөө гарын доорх материал жижигхэн бөмбөгнүүд за овор хэмжээ хэтэрхий их биш жижигхэн шаагаар хийж болно. За ахтайгаа, дүүтэйгээ, эгчтэйгээ хийж болох нь. За дасгалыг хийхдээ би эндээ садаа болохгүйгээр маш болгоомжтой дамжуулалт хий. За энэ дасгалыг дагаж хийгээд байгаарай. За та бүхэнд баярлалаа.